сайн байцгаана уу. Намайг Совдын Батулга гэдэг. Би Бүтээн амьдрал киноны найруулагчаар ажилласан. Тэгээд та бүхэнд нэгэн залруулга хийхийг хүсэж байна. Энэ учир юу вэ гэвэл Бүтээн амьдрал кинон дээр гардаг гавилж зэгдэр хэмээх ургамлын талаар яригддаг. Энэ ходоодны хорт алдарт сайн гэж тухайн кинон дээр гардаг. Говийн нөгөө нэг гавилж зэгдэр гэдэг ургамлын тухай сонссноо. Ёстой сонсоогүй байна. Тэр гавилж зэгдэр гэдэг ургамлыг усанд хандлаад тэгэж ер нь уул маш сайн юм билээ. Ургамал судлаач найз маань хэлсэн. Ховор эмийн ургамал бол ер нь тунгийг хэтрүүлэх юм бол буцаагаад хүнд хор болдог учраас та бүхэн аль болох энэ бодит бус ургамал зохиож өөрсдөө хийж одоо кинонд оруулал сайн байна. Тэгэхгүй бол хүмүүс магадгүй яг тэр жор тунгаар нь хэрэглэхгүйгээс болж буцаад сөрөг байдалд орж болох юм шүү гэсэн анхааруулгыг өгсөн учраас биднээс гавилж зэгдэр гэдэг нэрийг зохиож тэр ургамлыг бас манай зураач нар зохиож кинонд оруулсан байгаа. Халуун усанд хандалж болдог гэсэн. Тэгэхээр байгаль гэдэг чинь өөрөө отч шүү дээ. Энийг ярьдаг учир нь бол одоо сошиалоор, Instagram, Facebook-ээр гавилж зэгдэр гэдэг ургамлыг зарна, гавилж зэгдэр гэдэг ургамлыг худалдаж авна гэсэн тийм мэдээлэлүүд маш их явагдаж байна. Тэгээд цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх албатай хамтраад биднээс энэхүү мэдээллийг хийж байгаа юм шүү. Энэ бол уран бүтээлийн зохиомл, уран сайхны нэршил юм шүү. Та бүхэн ташаа мэдээлэлд бити автаарай гэж хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.